За Истанбулын төвд байралтай шишлийн их сургуульд одоо орохыг хүссэн, шишлийн их сургуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хүмүүс зориулж энэ хөгжлийг бэлтэж байна. За ер нь бол ерөнхийдөө шишлийн их сургуулийн талаар хүмүүсийн ихэнхдээ асуултуудад хариулаад явчих. За нэгдүгээрт сургалтын төлбөр хэд байдаг вэ гэж байна. За энэ сургалтын төлбөр маань 1 жилийн $700 байгаа. Тэгээд энэ $700 маань манайх шиг ийм зуучлалын байгууллагаар дамжуулж урвал $700 буюу 50% хөлтэй $700 байгаа. Та өөрөө хувь хүн очиж бүртгүүлэх юм бол 1 жилийн $1400 төлбөртэй байгаа шүү. За юу шаардлагатай вэ гэж байгаа хоёр дахь асуулт маань. За гадаад паспорт шаардлагатай, 12 төгссөн гэрчлэгээ, өрн дунд боловсролын гэрчлэгээ шаардлагатай, 4 C зураг шаардлагатай. Тэгээд мэдээж нөгөө гэрчлэгээнүүдийн маань орчуулга хийлгсэн байх шаардлагатай Турк хэл рүү. За энийг Монгол зугаа ерөнхий консулын газар дээр орчуулгын хийлэгч болно. Аль эсвэл Турк улсад аль нэг нотариат дээр баталгаад орчуулагчаар орчуулад нотариатаар батлуулсан байх шаардлагатай шүү. За дараа нь хичээл нь хэдэн өдөр ордог вэ гэж байна. За энэ маань энэ сургуулийн давуу тал нь гэвэл одоо хичээлдээ суунгаа хажуугаар нь ажиллах боломжтой. Ер нь бол айл болох оюутнуудад чөлөө цаг их гаргаж өгсөн тийм сургууль байгаа. Эхний жил хэлний бэлтгэлийн хичээл нь бол одоо Турк хэлний курс маань 5 дахь хагасаа бүтэн сая өдрүүдэд ер нь бол амралтын өдрүүдэд 7 нотоо 3 өдөр хичээлдэг байгаа. Хүсвэл онлайн ангид бас бүртгүүлээд онлайнаар хичээлд явах боломжтой байгаа шүү. За дараа нь хэлний бэлтгэлийн талаар мэдээлэл өгч. За хэлний бэлтгэл нь болохоор ерөнхийдөө бол юу яа 7 хоногийн 3 өдөр явна. Тэгээд хичээл нь нэг 11 сараас эхлээд явна. Хэлний бэлтгэлдээ 2 жил хамгийн дээд нь 2 жил сурах ёстой. 2 удаа удирч сурах ёстой. Тэрнээс хойш оршин суух боломжгүй байгаа шүү. За хэлний бэлтгэл нь хаана хичээлгүй гэж. За өнгөрсөн жил буюу одоо 2023 оны хичээлийн жилд бол шишлийн буюу одоо энэ Gayrettepe-ийн кампус дээр явсан байгаа. Одоо Окмеданд бас нэг шинэ кампустай болж байгаа юм байна энэ сургууль маань. Магадгүй одоо энэ жилийнх бол ер нь баг тэр Окмеданы кампус дээр хичээл байх гэдэг мэдээлэл. За насны хязгаар байгаа юу гэж байгаа. Насны хязгаар бол одоогийн байдлаар бол байхгүй. Ямар нэг насан дээр хязгаарлалт байхгүй, хүн болгон сурах хэрэгтэй гэдэг үднээсээ ер нь бол насны хязгаарлалт бол байхгүй байгаа шүү. Тэгээд энэ сургуульд сурахыг хүсэх юм бол манайх руу бичвэрэнтэй явуулаад урилга аваад тэгээд Турк дэрэнгүүтээ цуг хамт очиж бүртгэлээ хийлгээд сурж болно. За манайхаар дамжуулж орсон хүмүүст бол бид нар бол бас бэлэгтэй урамшуулалттай байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол оюутны оршин суухын цагийн үнэгүй авч өгнө. Эрүүл мэндийн даатгалын 1 жилийн эрүүл мэндийн даатгалын үнэгүй хийж өгнө. За мэдээж тэгээд бичвэрийн төрөлдөх зөвлөгөө бүх зүйлсийг бол бид нар өөрсдийн зүгээс бол үнэгүй зөвлөгөө өгөөд ингээд явах. Бид нар бол гэрийн хай буюу одоо тухайн оюутны амьдрах байрны түрээсийн гэрээ тэрийг бол хийж өгч чадахгүй. Тэрнээс бусад бүх зүйлсээр бол туслана.